За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн хичээлээр цахилгаан хөтөлбөрийн нэгтгэлийн эргэлтийг схемийн дагуу холбох аргачлалыг онлын мэдээлэлтгүүнийг энэхүү цахим хичээлээр олж авах нэ бүгдээрээ. Энэхүү хичээлийн маань зорилго маань цахилгаан хөтөлбөрийн тоноглолуудыг судлах нэгтгэлийн эргэлтийн хэлхийг схемийн дагуу холбож урсан байна. За үндсэн менюх орвол үндсэн хэлхээний тоноглолууд, удирдлагын хэлхээний тоноглолууд, за мөн схем, видео, хичээл, сорил гэсэн үндсэн 5 хэсгүүдээс тогтдог байна. За бүгдээ үндсэн хэлхээний тоноглолууд руу оръё. Үндсэн хэлхээний тоноглолуудад цахилгаан хөтөлбөр, ерөнхий таслуур, за соронзон залгуур, дулааны ирлээ гэсэн хэсгүүд багтдаг байна. За цахилгаан хөтөлбөр нь хамгийн анх Английн зохион бүтээгч Тесла гэгчүн 1887 онд бүтээсэн гэж үздэг юм байна. Харин цахилгаан хөтөлбөр нь маш олон төрлийн янз бүрийн хүчин чадалтайгаар дэлхийд дахинд үйлдвэрлэгдэн гардаг байна. За цахилгаан хөтөлбөрийг дотор нь тогтмол-гүйдлийн болон хувьсгүйдлийн гэж хоёр хуваахаас гадна за 1 ба 3 фазын гэж бас мөн ангилдаг байна. Цахилгаан хөтөлбөрийг үндсэндээ статор болон ротор гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. За сая тогтмол болон хувьсгүйдлийн хөтөлбөр байдгаа гэлээ. Тогтмол-гүйдлийн хөтөлбөр нь юу юм бэ гэхлээр нөгөө бидний хамгийн сайн мэдэх автомашины статор, хувьсгүйдлих гэхлээр юу юм бэ гэхлээр нөгөө хамгийн энгийнээр бол жижиг нөгөө нэг точил мчил тэ даймангийн нааш цаашаа гүөх хэсгийг хөдөлгөөрүүдээр жижиг хөдөлгөөрүүдээр бас удирдах болох байгаа. Өргөх, татах тиймэрхүү ажлуудыг хөдөлгөөр маань ерөнхийд нь хийж гүйцэтгэдэг. За цахилгаан хөтөлбөрийн холболтын хэлхийг за ерөнхийдөө үндсэн ба удирдлагын гэж хоёр хувааж авч үздэг. За үндсэн хэлхээний тоноглолуудад сая би дурдсан те ерөнхий оролтын автомат, соронзон залгуур, дулааны ирлээ. За хөдөлгөөрийн статорын оромгийн холболт зэргүүд бас багтдаг байна. Гурван фазын автоматлалын талаар за 1 ба 3 фазын автомат гэж ерөнхийдөө автоматыг дотор нь хуваадаг. За энэ автоматууд нь хятадчаалал, богино залгааны гүйдлээс хамгаалан таслах зорилттой байдаг. За ихэвчлэн орон сууц, олон нийтийн барилга байгууламж, нийтийн аж ахуй, үйлдвэрийн газруудад өргөнөөр хэрэглэгддэг. За автоматын дотроо дифференциал автомат, хүчний автомат, мөн узаа төрлийн автомат гэсэн автоматууд бас байдаг. За мөн автоматыг ангилахдаа B, C, D гэсэн 3 төрлөөр автоматуудыг ангилдаг байна. За B төрлийн автоматуудыг хаана ашигладаг вэ гэхлээр нарийн мэдрэмтгий тоног төхөөрөмжүүдэд ашигладаг бөгөөд эмнэлгийн зориулттай аппарат юм те компьютер техник хэрэгслүүдэд ашигладаг байна. C төрлийн автоматыг бид нэр гэр ахуйн нөхцөлд болон орон сууцнд C төрлийн автоматуудыг ашигладаг. Цахилгаан хэрэглэгчдэд гэсэн үг тийм ээ. За D төрлийн автоматыг хаана ашигладаг вэ гэхлээр үйлдвэр болон томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад ашигладаг. За томоохон хүчин чадлын хөдөлгөөр том техник хэрэгслийг удирдахад бас энэхүү D төрлийн автоматыг ашигладаг байна. Соронзон бусгатал. За бусгатал нь цахилгаан соронзонгийн хүчээр контактуудыг нийлүүлэн залгах үүргийг гүйцэтгэдэг. За бусгатал нь хэлбэр хэмжээгээр маш олон төрөл байдаг боловч ажиллах зарчмын үед бүгд ижилхэн. За анхаарах ёстой зүйл юу вэ гэхлээр за бусгатлуудын оромгийн буюу катушкны гадна тал дээр за хүчтэлийн хэмжээг зааж өгсөн байгаа. За 12 вольтоос эхлээд 380 вольт хүртэлх
хүчтэлийн хэмжээнд эдгээр Паскалууд нь ажилладаг байгаа. За 220-оос доош хүчтэд ажилладаг оромгууд нь дандаа тэжээлийн блокуудаар бууруулах трансформаторуудаар тэжээгдэж ажилладаг. За сорон Паскал автомат хоёрын ялгаа нь юу юм бэ гэхээр хоёулаа л адилхан залгах салах үүргийг хийж гүйцэтгэдэг. Хэрнээ за Паскал нь соронзон орны үйлчлэлээр залгах салгах үүргийг хийж гүйцэтгэдэгээрээ ялгаатай байгаа шүү. За дулааны нэрлэлээ. За цахилгаан хөдөлгүүрийн хэд хичээллээс хамгаалах хэрэгсэл юм аа. За хэлбэр хэмжээгээр одоо маш олон төрлөөр бас үйлдвэрлэгдэг. 22 төрлөөр үйлдвэрлэгдэг. За цахилгаан дулааны нэрлэлээ ашигласнаар цахилгаан хөдөлгүүрийн гол дээрх ачаалал ихсэх буюу хөдөлгүүрийн гол зурах, гацах, нэг пац тасарсан зэрэг гэмтлүүдийн үед хөдөлгүүрийг шатхаас хамгаалж одоо салгах үүргийг хийж гүйцэтгэдэг байна. За мэдээж үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд хөдөлгүүр ажиллуулж явах тохиолдолд одоо хөдөлгүүрийн гол дээр одоо ачаалал ихсэх буюу гол зурахын тохиолдолд дулааны нэрлэлээ маань мэдэрснээр тэр дээр одоо хэдгүүл авч байгаа мэдэрснээр одоо контактуудыг салгах буюу хөдөлгүүрийг зогсоох арга хэмжээг авдаг байна. За дулааны нэрлэлээ маань өөр дээрээ NO, NC гэсэн хоёр төрлийн нэмэлт блок контакттай 95, 96 за залгаатай контакт буюу нормал. За удирдлагын хэлхээний тоноглолуудад аварын кноп, за старт стоп кнопууд, мөн давхар дээрээс нь блок контакт, соронзон оромгууд ордог байна. За аварын кнопын цахилгаан хэлхийг агшин зуурын үед таслах ба хэлхээний гэмтлийг алгасны дараа за механик аргаар эргэж буцаах одоо анхдагч байрлалд шилжүүлэх нь байна. За мэдээж хэлхээнд хэвийн хаалттай контактуудаар дамжин одоо хэлхийг удирддаг байна. За старт болон стоп кноп. За дэлхийн стандартыг хангасан цахилгаан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагааг явуулж байгаа компаниуд за эдгээр гаргаж байгаа тоноглолуудын удирдлагын одоо кнопын өнгө нь ногоон байвал асаах, эсвэл улаан байвал унтраах гэсэн үндсэн хоёр өнгийн стандартыг баримталдаг байна. За старт кноп нь тоноглолын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж алсаас удирдахад зориулагдсан. За асаах кноп нь хэвийн үед нээлттэй контактор хэлхээнд холбогдож соронзон оромгийг хүчтэл залгах үүрэгтэй байна. Стоп кноп нь харин цахилгаан хөдөлгүүрийн удирдлагын самбарт хөдөлгүүрийн аюулгүй ажиллагааг мөн адил хангаж за алсаас зогсоох үүргийг гүйцэтгэдэг. Стоп кноп нь хэвийн үед хаалттай контактор дамжин хэлхээнд холбогдно. За стоп кнопыг дарахад л одоо нөгөө хаалттай контакт маань тасрах буюу нээлттэй болж хуурснаар хөдөлгүүр маань зогсно гэсэн үг байна тийм ээ. Цахилгаан соронзон Паскалийн дотоод бүтцэд байрлах ба хүчтэл залгахад соронзон орны үйлчлэлээр хөдөлгөөнд контактыг татаж хэлхийг залгагдах нэ. Соронзон оромго нь үйлдвэрээс хувьсах 12-оос 380 вольтын хүчтэлд ажиллах зорилготойгоор үйлдвэрлэгддэг. Соронзон оромгийн эхлэлийг А, төгсгөлийг А2 шүүдээр тэмдэглэнэ.
За ерөнхий 3 баазын хичээлийг заахад одоо хэлхийгээр дамжингууд гүйж байгааг туршилж харуулсан байна. Татвашган дээр хүчтэрлэснээр нэмэлт контактаар дамжин одоо хэлхийг тогтоон барьж гин тогтоогч хийж гин ингэснээр KM буюу соронзон бүсгаатлыг залгаснаар хөдөлгүүр маань ажиллаж байгааг та бүхэнд харуулж байна. Оромгон дээр хүчтэл салж 3 баазын соронзон бүсгаатл маань тасархна. За энэ дээр мөн яг адилхан одоо хэлхийг тасалж байгаа байдлыг харуулж байна. Стоп конопийн оролтын хэсэг хүртэл бол цахилгаан гүйдлийн хэлхий ирсэн байна. Харин түүнээс хойш бүгд тасарсан байгаа илэрхийлж байна. Сорлын даалгаврыг бид нэр Google Form гэсэн сайтыг ашиглаад бид нэр сорлын даалгаврыг хийж гүйцэтгэсэн. Сорлын даалгавар маань нийтдээ 15 асуулттай бөгөөд энэхүү асуултнуудад та нар одоо цахим хэлбэрээр сорлын даалгаврыг буюу өөрийгөө үнэлэх нь та нар өөрийгөө үнэлснээр одоо тухайн багшид мэдээлэл бас мөн давхар ирэх нь байна. Харин энэ сайт руу орохын тулд би энэ сайтыг одоо нийтлэл дээр постлон, линкийн постлон харин та нар энэ линкээр дамжаад одоо сорлын даалгаврыг хийж гүйцэтгэх юм байна шүү. Анхаарал хандуулсанд баярлалаа.